Жилийн өмнө яг өнөөдөр залуус утга учиртай, үн цэнтэй, хүнд хэрэгтэй агуулгыг бүтээлчээр хүргэхээр нэгдэж өөрсдийн бүтээж буй компани агуу бүтээлбэр Норгоос эхлэлтийг бэлэгдэн Норг хэмээн нэрлэжээ. Тэгвэл энэ 365 хоногт Норг юу хийсэнтэй, Норг юу хийдэгтэй хамтдаа танилцгаая. Норг хамгийн сонирхолтой нийгэмд бодит нөлөөлөл бүхий 23 хүний төрхийг та бүхэнд хүргэж 10 орчим бизнестэй хамтран ажиллаж 15 өөр төрийн бас байгууллагад өөрсдийн дуу хоолойг хүргэхэд тусалж 8 өөр арга хэмжээгээр цэцэлж нэг удаагийн жагсаалт цуглаанд оролцож 3 өөр төрлийн төрийн бас байгууллагад хандив босгоход тусалж нэг хөлийн төслийг дэмжиж нэг хөлийн төслийн эсрэг өөрсдийн хүсэл бодлыг илэрхийлж нэг удаагийн үндсэн үеийн өөрчлөлтийн талаар иргэдийн байр суурийг хүргэжээ. Нэгдээ хамгийн хүртээмжтэй байдлаар контент бэлтгэж их сурвалжийн соёлыг хүндэтгэж нэгч энэний үнийн төрсийг зөвшөөрлгүйгээр ашиглалгүйгээр нийт 320,400 орчим реакшн 67,000 шеэр 10,100 орчим комментиг авч 70,000 орчим дагагчийг Facebook, Instagram, YouTube сувгуудаараа дамжуулан цуглуулж чаджээ. Зөвхөн нийгэмд нөлөөлөх контентын сувг хөгжүүлэхээс гадна продакшн эрхлэгээр компаниудтай хамтарч Монголын томоохон компаниудын тузын дарга гүйцэтгэх удирдлагуудад хувь хүний брендинг өөрчлөлт хүргэжээ. Ийхүү уншсаар, бичсээр, зурсаар, эдитлсээр, санаа зовж, уйлж, дуулж, хамтдаа бүтээсээр Норг нь нэг насрлаа. Биднийг дэмжиж зөрсгөл оюунаараа бидэнтэй хамт байдаг бүх үзэгчид Норгтой хамтран ажилласан, хамтран ажилдаг, хамтран ажиллах бүх байгууллагуудаа баярлалаа. Та бүхнийг Норгийн ирээдүйдээ хамтдаа байна гэдэгт